За сайн бацгаана уу, намайг Бүрэг Дундын Отхон Батан гэдэг. За Арангаан аймгийн Хангай сумын уул яг одоогоор бол Арангаан аймгийн Төвдөө нөхөр 3 хүүхэдтэй хамт амьдардаг юм байна. За тэгээ Арангаан аймгийн Голон токонд ажилладаг. Тэгээд ерөнхийдөө бол өөрөө сонирхлоороо одоо дайлан үртэл энэ зүү орох хатамлыг сонирхоод 10 жил болж байгаа. Анх 2016 оноос эхэлж ойж эхэлсэн. За багасаа ер нь бол юм оёх айгуу дуртай хөвгт байсан. Гэтэ яг энэ зүү орох хатамлыг бол төдийлэн сайн сонирхдаггүй байсан юм шиг байна. Яг эн чинь соёлын өв болдог шүү гэдгийг ойлгож ухаараагүй л юм шиг байна л да. За тэгээд багад маань технологийн багш маань бол зааж исэн манай хангаан сургуулийн. Тэгээ нэг сонирхгүй эсрэгээрээ хонио холбоогоор ч юм уу хэрэгсэн хатамлаар хатамл гэдэг байсан. Тэгээ бүр сүүлд их сургууль төгссөн хойноо санаанд нөгөө хүнсний дэлгүүрт явж байгаад хүнсний дэлгүүрийн нөгөө хүнснүүд тавьсан байдаг лангуун дээр нэг торгон бэлтжсэн байхгүй торготой утастай. Энэ юу юм хичээ гэдэг тийм хөөрөний дайлангийн бэлтц. Энэ юу юм хичээ гэсэн чинь хөөрөний дайлангийн бэлтц гэдэг. Тэгээ тухайн үед мэдгчүүм чинь гинт сонирхоод авчихгүй юу тухайн үед үнэн шимтхан байсан. Тэгээд нөгөө дөнгөж сургууль төгссөн ажилдаа орж амжаагүй завтай. Тэгээ аваад оёод их авчирчаад яаж явах ч болохгүй нөгөө мартцсан байгаа юм чинь. YouTube-с бахан бичлэг үзээд. Тэгээ анх YouTube-с бичлэг үзээд нөгөө дайлангоо хийсэн чинь нөгөө тухайн бэлтц маань жоохон муу бэлтц байсан аргагүй шүү дээ. Хүнсний дэлгүүрийн зүгээр лангуун дээр байгаа. Тэгээд үн чимтхан тийм бэлтцсэн болохоор нөгөө утас нь болохоор энэ нөгөө арьсан дээр ойдог утас. Тэнгүүтээ материал нь өөрөө торох болохоор тэр хоёр маань хацалтахгүй. Анхны дайлан маань нэлээ инээдтэй нэг тийм хөөрхөн дайлан байдаг. Тэгээд уул нь анх тэр дайлангоо явахдаа аавдаа өгнөж бодож оёод ойсоо өнөө голчоод тэгээд аавдаа өгж чадаагүй. Тэгээд даанч аа маань удаач би энэ удаа тэгээд дараагийн дайлангоо оёод эхэлсэн байсан ч гэсэн хариулж чадаагүй л дээ. Тэрэндээ авч байгаа. Тэгээд тэр дайлангаа их голдогч гэсэн одоо хамгийн том ахт маань хадгалагддаг. Тийм яахны хэлбэл нь. За энэс хойш ерөнхийдөө 100 ороо хатгамалтаа дурлаад одоо 10 жилийн хугацаанд яг өөрөө сонирхлын хэмжээнд байнга ингээд юу тасралтгүй явж байгаа юм. Урлал сонирхогч байна. За тэгээ 10 жилийн хугацаанд өчигдөр нөгөө яриа өгсөн тоолж үзлээ бэлдээ зургуудаараа. За тэгээ нэг 23 дайлан 6 бүс авсан гэдэг юм байна. Яг ажлын хажуугаар за эсвэл хүүхдүүдээ харж гэртээ байх хугацаанд ч гэх юм уу. Ер нь жил болгоно тодорхой хэмжээгээр оёод л байсан юм байлээ. За би бол тийм одоо уран хатамлчтай хэмжээнд хатгадаг хүн бол биш. Өөрийнхөө хэмжээнд бол сайн хатгадаг. За анхны оюжснуудаас ер нь ингээл эхнийх сүүлийнхээ харьцуулаад харах юм бол эрсдэс байгаа. Бүр шал өөр хүмүүс ойсон юм шиг байгаа. Тэгэхээр яг нөгөө 100 ороо хатгамал маань их л нямба чимба байх хэрэгтэй. Нөгөө миллиметрээр явж байгаа учраас тэрнийхээ хатгалтыг тааруулна гэж ажил байдаг. Тэр ерөнхийдөө ингээд оёод авах тусмаа л улам туршлагачаад оёх хурдмаач хурдсаад хатгалт маань юм бач болж ирдэг. Одоо жишээ нь энэ одоо миний хамгийн анхны бүс байхгүй юу? Анхны бүс гингүүт ингээ ойртоод харах юм бол маш юм арцгар оёдлон жигд бус юм байгаа. Тэгээ айгүй том батгацсан. За тэгээд дараагийн бүснүүд болоод ирэхээр энэ болохоор хоёр дахь бүс нэгт чинь ингээд ийм эрсдэс ялгаад байгаа байхгүй юу? Ерөнхийдөө ямар ч юмыг нөгөө нэг туршлагч жийж илүү хичээж сурдагтай адилхан 100 орох оёдл ер нь уран хатгамал дээр бол одоо хийж үзчихээж сайжрах хөхөөс анх хийгээд шууд сайнаар хийдэг хүн гэж байх боломжгүй. Тэгээд анх энэ 100 орох хатгамалд урсан шалтгаан гэх юм бол надад төрс эхнээс сэтгэл нь би нэг юм торгон дээр зураг зураад байгаа юм шиг мэдрэмж төрсэн. Одоо эн чинь нөгөө дандаа өнгийн дагнасаар явдаг. 3 дагнаас 5 дагнаас гэж явдаг. Эхний нэг утсаар оёход бол зүгээр л зураас байдаг. 2 тооц оёод ирэхээр арай өнгөн тодордог. 3 дахь 4 дахь 5 дахь гэхээр ингээд бүр гоё өнгөн тодроод ингээд зураг зурсан юм шиг тийм гоё өнгөн ялгарч өгдөг байхгүй. Энэ мэдрэмж яг их гоё бууж ийсэн надад. Тэгээ анх энэ мэдрэмжтэндээ хөтлөгдөөд явж исэн бол сүүл рүүгээ нөгөө энээсээ авах одоо тийм тайвширлыг мэдэрч ирсэн. Яадаг вэ гэхээр энэ 100 ороо хатгамал маань өөрөө маш нарийн деталь зүйл учраас яг ингээ оёод суухад бол өөр юм бодох ямар ч боломж байхгүй. Зав байхгүй. Тэр үднээс айгүй сайхан бясалгал болж өгдөг. Тэгээ зөвхөн тийшээ анхаарна өөр ямар ч юм бодох боломж байхгүй. Тэр тархитлогоо маш сайхан амардаг. Чинээ ингээд удаан оёо суугаад нуруу жилэх ч юм уу нүд өвдөх жоохон сүрэг тал гарна штэ. Тэгээ тэрнтэй харьцуулахын аргагүйгээр тарих маш сайхан амарч идэг. Нэг төрлийн маш сайхан бясалгал болж идэг. Энэ үднээсээ бас илүү дутагдаж дурлж исэн. Мэдээж бид бүхэн маань ингээд Монголын уламжлалт өв заншлаа бас хадгалж авч үлдчихэж байгаа шүү. Тэгээд энэ 100 ороо хатгамал маань бус татамлаас ялгаатай. Одоо нөгөө машинаар оёх боломжгүй хатгамал. Одоогоор бол яг энэ 100 ороо хатгамлыг
яг энэ гараар уйдаг шиг нь одоо тийм хатгадаг машин одоо хүртэл зохион бүтээж чадаагүй байгаа. Ер нь боломжгүйч болов уу гэж яригдтiin байлээ. Учир нь гэхээр энэ маань хоёр утсаар нэг зүгээр одоо нөгөө утсаа ороож явах учраас тэрийг гарах аягүй хэцүүлээд байна л да. Тэгмэд одоо нөгөө машинаар зүү ороосон хатгамал гэдэг байгаа шүү дээ. Харьцуулаад харах юм бол бүр тис өөр байна. Одоо энэ хатгамлын маань давуу тал гэхээр маш нарийн нэгт ингээд 1 мм-аар явж байгаа. Заримдаа бүр 0.7 мм-аар явж байгаа учраас маш бат бөх байдаг. Тэгээ ингээд хэдэн 100 жил болсон ч гэсэн мэдээж торог бол сэмэрж урагдаж мууддаг. Гэтэ энэ дээрх байсан хатгамал нь хэврээ байдаг байх юм бол өчнөө байдаг байхгүй. Тэгэхээр энэ ч үтнээсээ нөгөө нэг захиалагчтай ч гэдэг юм уу өөрөө ахын дуусын дайлан бүс оруулж өгсөн хүмүүс тий. Зөвхөн өөрөө идлээд дуусах биш. Өөр хойч нь одоо өвлөгдөөд үлдэх тийм үнд идлийн бүтээж өгч байгаа даа бас маш сэтгэл дүүрэн байдаг. За дайлан бол мэдээж эр хүний одоо энергийн уут гэж нэрлэгддэг. Эр хүний одоо хиймэрсүүл тэр тусмаа нөгөө дээхний үед бол хамгаалалт болдог гэсэн юм л да. Энэ баруун чөмгөндөө ингэж бүсэндээ зүүдэг. Тэнгүүт нөгөө тухайд баруун чөмг гэдэг чинь одоо нөгөө хүний хамгийн зарцдаггүй яадгүй чөмг гэж ярьдаг шүү дээ. Тэнгүүт эндээ зүүж явахаар энерги талаас маш том хамгаалалт болдог. Тэгээд яадгүй гэхэлэр одоо нөгөө ойж байгаа хүний бодол, ойж байгаа хүний сэтгэл тэр энерги нь бас бүтэн шингэждэг. Тэгэхээр одоо тухайн дайланч бай, бүсч бай ер нь хүний ингээд бас нэг эдийг бүтээж байгаа учраас энэ эдийг оёх явцдаа аль болох ингээд бурууд мууцвал бодохгүй, сайн сайхан зүйл бодоод, сайн сайхан одоо нөгөө эзэнд нь гэсэн үг шүү дээ. Өөрөө хань ижлж бай, ах トゥ аав ээжж бай, эсвэл өөр танихгүй юм байсан ч гэсэн тухайн эзэн бодоо сайн сайхан зүйл өрөөж оёх хэрэгтэй гэж би нэг бүр маш их бодож явдаг. Ягаад гэвэл эн чинь ингээд миний бүтэн энерги шингээ тэр хүнд очиж байгаа байхгүй. Тэр ч утгаараа яа тийм миний ойсон одоо дайлан бүснүүд айгүй сайхан эцэдтэй болдог. Одоо миний хувьд сайн хүн гэж боддог хүмүүс очдогт маш их баярлдаг. Тэгээд яг энэ нөгөө дайлан дээр болвол тухайн хүний жилийн нөгөө нэг тохирох өнгө, ивэл өнгө, ивэл юу хээ хугалц гэж байна л та. Тэдрийг харж идэг. Одоо энэ жишээ нь манай нөхрийн дайлан баггүй юу? За нөхөр маань анх би нэг хар өнгөтэй дайлан ойж өгч байсан. За хар өнгө бол манай хүний одоо ивэлж өнгө биш, тохиромжгүй өнгөч биш. Зүгээр барьж болно л гэсэн үг байхгүй юу? Тэгээ хар зүгээр хээтэй дайлан ойж өгсөн чинь манай яг эхлээд баярлж байсан л да. Тэгээ сүүл рүүгээ жоохон нэг сольдогч юм уу гэж яриад эхэлж байна. Тэгэхээр за энэ манай он чи ер нь солиод л байх шинжтэй маа да гэд өөрөөс нь чи ямар чамд зүгээр байгаа юм гэд асуусан байхгүй юу? Тэгээ асуугаад битүүрийн зохицсон болохоор мэдээж энэ хаан богч утсан сөхөл бол одоо бэлэгдэл нь ойлгомжтой. Тэгээ энэ ойсон байгаа моринууд байгааз энэ моринууд болохоор манай хүний яг багтаа хайртай байсан морины зүснүүд байна. Тэгээ яг эдрээ ингээд нэг бүрчлэн өөр өөр нь хилүүлээд яг өөрийнх нь ингээ хайртай багаасаа хамт тоглож өгсөн моринуудын зүсийг оруулаад оёд өгсөн. Тэнгүүт одоо энэ дайлан бол жишээ нь одоо ингээд энээс сайхан дайлангууд ойж байгаа шүү дээ. Гингүүт утга учир нь манай хүнд өөрөө ингээд яг хайртай амьтдынх нь хайртай мордынх нь зүсийг оёд өгсөн болохоор энэс илүү сайхан дайлан гэж байхгүй болов шүү дээ. Яг энэ ч утгаараа ер нь нөгөө тухайн хүндээ яг сайхан зориулаад ивэл өнгийг оруулаад энэ шар өнгө маань жишээ нь бол манай хүний ивэл өнгө баг жишээ нь тийм. Яг ивэл өнгийг оруулаад өөрийнх нь сонирхож байгаа одоо хээгийг оруулаад бэлэгдэл талаасаа ч гэсэн бодоод ингээд ойж гэх юм бол маш сайхан бэлэгдэлтэй болдог. За тэгээд миний захиалагчдын ер нь ихэнх нь дандаа эхнэрүүд нь нөхрөөдөө захиалж оюулдаг. Тэгээ ер нь эхнэрүүд чинь нөхөртөө л анхаарч байгаа шүү дээ. Тэнгүүт би дандаа нөгөө нэг энэ хаан богоч хатан сухыг аягүй хурж өгдөг байхгүй юу? Хичнээн одоо надаар оюулж байгаа ч гэсэн эхнэр нь өөрөө ойж өгөөгүй ч гэсэн нөхөртөө сэтгэл гаргаад оюулж байгаа учраас бэлэгдлийнхэн үүднээс ингээд бас хийнүүдийг бодож оруулж өгдөг. Тэгээд яг тухайн хүнд зориулагдаад хийгдсэн бүтээл бол илүү одоо эд болох юм да. Анхнаасаа эзэнтэй байгаагүй бүтээлүүдээ бол тодорхой хэмжээнд үнэлдэг. Захиалган дээр бол нэлээд оюун хатан хандчих юм аа. Яагаад гэвэл нөө надад итгээд намайг сонгоод хүн холбогдож байхад шууд нөгөө оёот дүүрсэн шиг үн хэлж жоохон чадахгүй л байгаа даа. Тэгээд ихэнх хүмүүс маань бол одоо энэ зүү ороосон эдлүүдийг үнэтэй байна гэж боддог. Одоо жишээ нь ингээд нэг дайлан маань ерөнхийдөө нэг 500-аас дээш явдаг байхгүй юу? За тэгээд одоо бүр нөгөө том урлангууд бол бидний нэг 3 саяар өгдөг дайланг тэнд 10 саяар зарж байгаа жишээ нь тий. Энэ маань юугаараа ялгаатай байгаад яагаад ийм өндөр үнэлгээтэй байгаад байгаа гэхээр нэг дайлан хүн доорож 3 зар өгдөг. Тэр нөгөө нэг хүмүүс үнэлгээ өндөр юм даа гэж боддог хүмүүс байдаг л байх л та.
ойж үзээгүй хүмүүс бол ойдог хүмүүс бол бүгд мэддэг. Энд ямар хүч хөдөлмөр шингэдэг вэ? Маш нарийн чимхлэр ойдолтой, маш их цаг зав ордог. Доор иж 3 сар тэгээд бүр нөгөө маш ойдлогтой тайлангууд бол жилээр яригддаг. За тэгээ нөгөө талаас хамгийн чухал зүйл юу гэхээр энэ ч одоо зөвхөн одоо энэ тухайн хэд маань зөвхөн нөгөө нэг зориулагдж байгаа эзэндээ биш. Тэр хүний маань үр хөвгөд ач 30 зээ дамжаад явах хэмжээний тийм өв уламжлал үнд өв болоод очиж байгаа. Үнэхээр удаан идэлгдэх өв дамжих гэдгийг ойлгож ухаараасай гэж үздэг. Тэр ч үүднээсээ одоо нөгөө ойж байгаа хүний зүгээс маш их хичээл сэтгэл гардаг. Нөгөө талаас танд бол энэ үнд өв дамжих одоо үнд итгэл, үнд эд болж очих юм шүү гэдгийг ухаараасай гэж үздэг дээ. За зүү орох хатгамал бол тийм хэцүү хатгамал бас биш. Одоо юу гэдгийг хүн болгоо явах боломжтой гэж боддог байхгүй би. Ойж чадахгүй хүн гэж бол байхгүй. Гэтэ энэ дээр юу гардгуу гэхээр хоёр зүйлийг хүнээс маш их шаарддаг. Нэг нь мэдээж төвчээр шаардлагатай. Маш их төвчээр шаардна. Чимэглэлөөр ингээд миллиметрээр явдаг учраас маш их сууд сурах хэрэгтэй. Тэрийг төвчээд удаан ингээд төвчээд суух хэрэгтэй болдог. Нөгөө талаас мэдээж нямбачин байдлыг шаардна. Хатгалт болгоноо жигд болгож иж тухайн хатгам болно гоё харагддаг. Хатгалтууд жоохон ингээл зарим нь хол, зарим нь ойр болоод ирэхэд арцаагаад ирдэг байхгүй. Тэгэхээр хүн болгоо ойж чадсан зүгээр хичээгээд суугаад сурдаг. Сууж чаддаг хүн байхад хүн болгоо ойж чадна. Тэгээд би бас нөгөө өсвөр насны огт дүүнэрийгээ ойж сураасаа гэж үздэг. Учир нь гэхээр мэдээж нэгдэж бол хамгийн ихний зүйл өв уламжлал авч үлдэж байгаа асуудал. Хоёрдож гэвэл хүн нөгөө төлөвчлөж чинь гол зүйл нь сууд сурах шүү. Тэгээ суугаад сурцсан хүн гэдэг чинь ямарваа нэгэн зүйл дээр хийж үтэх хандлага сайхан болоод ирнэ. За тэгээд нөгөө нэг бясалгалын шинжтэй гэж түрүү хэлсэнчлэн хүн ингээд суугаад ирэхээр өөрөө өөрийгөө боддог. Ер нь миний эргэн тойр юу болоод байгаа вэ гэж их юм боддог байхгүй юу? Тэр бодлоо сайхан эрэг одоо нөгөө бодлоо бодоод өөрийгөө эрэг байлгаад нөгөө эзэндээ өрөөгөөд ирэхэр чинь хүний юмыг харах үнцэг маш өөр болдог. Тэгэхээр өсвөр насны дүүнерт маань бас ингээд ээж аваад маань ч гэсэн ерөө мэдхгүй байвал өсвөр насны охтуудаа ингээд байн гоёх биш те. Тухайн хөх сонирхгүй байж болно, сонирхгүй байвал бүр жижиг хэмжээний автах ч юм уу. Ямарваа нэгэн байдлаар зөв утас нийлүүлээд үзүүлээсэй гэж хүсдэг. За тун удахгүй сүрээр дарагч юм их гал морин жил маань айлчлан ирж байна. За дээрж буй гал морин жилдээ Монгол Монголын минь эдгээрээ их амгалан төрлөөрөө төвшин сайхан айл өрх бүр эрүүл их амар тайван аз жаргал дүүрэн байх болтугай гэсэн өрөөлийг тавья.